Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, ИСС-ийн харилцан өөрчлөлт сэдвт лекцийн 2 дугаар хэсгийг танилцуулъя. За эхний хэсэгт бид ИСС-ийн харилцан өөрчлөлтийн хэлбэрүүд болох автокрин, паракрин, эндокрин болон юкстокрин харилцан өөрчлөлийн талаар ярилцсан байгаа. За ингээд цааш нь ярилцъя. ИСС-д мэдээллийг дамжуулдаг химийн нэгдлүүдийг дохио молекул буюу лиганд гэж нэрлэж байгаа. За лиганд маань ИСС-с ялгараад өөртөө өрмөцөөр холбогдох чадвартай рецептортой холбогддог. За энэ өрмөц холбогдох чадвартай рецепторыг ягаан өнгөөр дохио молекулыг шар өнгөөр тэмдэглэсэн байгаа харагдаж байна. За ингээд дохио молекул маань өөртөө тохирсон рецептортой холбогдсны дараа ИС-ийн дотоод дохио дамжуулах замыг идэвхжүүлснээрээ тухайн ИС хариу үйлдэл үзүүлдэг байна. Тэгвэл энэ өрмөц рецептор молекулыг агуулсан эсийг байс гэж нэрлэдэг. Дохио молекул нь ямар байсад үйлчилж байгаагаас хамаарат өөрөөр нөлөө үзүүлдэг. За тухайлах юм бол ацетил холин гэдэг дохио молекулыг авч үзэх юм бол зүрхний булчингийн эсэд байгаа рецептортойгоо холбогдсноороо зүрхний булчингийн эс сулрах үйлдэлийг үзүүлж байгаа бол шүлтний булчирхайн эсийн гадаргуу дээрх рецептортойгоо холбогдохоор шүүрэл ялгарах хариу урвал үзүүлдэг байна. За харин арга асны булчинд байрлаж байгаа өөрийн рецептортойгоо холбогдсоор ацетил холин маань булчингийн эсийг агшаах үйлдэл үзүүлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ацетил холин гэдэг нэг дохио молекул маань 3 өөр төрлийн байсад 3 өөр төрлийн үйлчлэгээ үзүүлж байна гэсэн үг юм аа. Дохио молекулыг үндсэндээ 5 бүлэг болгож хавааж үздэг. За эхний буюу хамгийн түгээмэл байдаг бүлэг нь бол нейротрансмиттерүүд байгаа. За нейротрансмиттерүүдэд саяны жишээн дээр дурдсан ацетил холин, за тэгээд дофамин, норадреналин, мелатонин гэх бодисууд ордог. За дараагийн бүлэг нь бол даавар байж байгаа. Тэгэхээр бид эндокрин харилцан үйлчлэлийн үе дээр дааврын тухайд торч дурдаад өнгөрсөн байж байгаа. За үүнд тэгэхээр дааврын тохиом маань адреналин, инсулин гэх мэт нөгөө уургалаг болон стероид бүстэй дааврууд маань бүгд хамаарч өгнө. За 3 дугаарт нөсөлтийн хүчин зүйл буюу паракрин харилцан үйлчлэлээр эсэг газрын медиаторуудын тухай ярилцж байсан. За үүнд одоо нөгөө эпидермийн өсөлтийн хүчин зүйл, инсулин төс өсөлтсөн хүчин зүйл гэх мэт өсөлтийн хүчин зүйлүүд маань хамаардаг байгаа. За 4 дахь бүлэгт нь эсийн гадаргуугийн молекулууд хамаарна. Өөрөөр хэлэх юм бол өмнө дурдсанчлан юкстокрин харилцан үйлчлэлийн тулд хоёр эс маань хоорондоо мембраны гадаргуудаар байгаа уургуудаар харилцан үйлчлдэг гэж ярьжсэн. Тэгвэл эсийн гадаргууд ирэх молекул маань дохио молекул болдог гэсэн үг. За үүнд тухайлах юм бол бидний мэддэг CD молекулууд байж гэн. За дефрин A, B болон түрүүн эмбрионизм жишээн дээр ярьсан дельта дохио молекулууд маань эсийн гадаргуугийн молекулд хамаардаг байна. За эдгээр уургалаг болон стероид бүтцтэй дохио молекулуудаас гадна эсийн мэдрэхүүн дохио молекулууд гэдэг ангилал байдаг. За үүнд нь нөгөө гэрэл, үнэр, дуу, амт мэдрэх дохиог дамжуулдаг дохио молекулууд маань хамаардаг байна. За мэдрэлийн ширхгээр мэдээлэл дамжих нейротрансмиттерийн дохио молекулуудын талаар багахан дэлгэрэнгүй авч үзье. За мэдрэлийн эсүүд нь уургалаг ба пептид бүтцтэй даавруудыг боловсруулан ялгаруулж цуснд оруулдаг. За ийм дохио молекулуудыг нейротрансмиттер буюу нейромедиаторууд гэж нэрлэдэг байгаа. За нейромедиатор маань дараах мөчлөгөөр нийлэгдэж гадагшилж идэвхгүйждэг. За эхлээд зураг дээр харагдаж байгаачлан медиатор маань нейроны хэсэгт нийлэгжинэ. За ингээд нийлэгжиж бэлэн болсныхаа дараа шар өнгөөр харуулсан байна. Цэврүүгээр хүрээлэгдэж тээвэрлэгдэхэд бэлэн болдог. Ингээд цэврүүн дотор орсон нейромедиаторууд маань аксоны төгсгөл хэсэг рүү буюу ялгарах хэсэг рүүгээ тээвэрлэгдэж очино. За ингээд тээвэрлэгдэж очсныхаа дараа синапсын өмнөх мембранаар эксоцитозын замаар ялгардаг, чөлөөлөгддөг. Ингээд эксоцитозын замаар чөлөөлөгдсөн нейротрансмиттерүүд маань синапсын завсар тархана. За энэ бүрийнхээ хөхөнгөөр тэмдэглэжсэн медиаторууд маань харагдаж байна. За ингээд синапсын завсарт байгаа медиатор нь синапсын дараах мембран дээр байрлах өөрийн тохирсон рецептортойгоо холбогддог. За ингээд тохирсон рецептортойгоо холбогдоод эсийн дотоод мэдээлэл дамжаад тухайн байс хариу үйлдэл үзүүлнэ. За харин медиатор маань буцаад идэхгүй болдог байгаа. Ингээд медиатор нийлэгчгээс ахуулаад идэхгүй болох хүртэл энэ циклийг нейромедиаторын мөчлөг гэж нэрлэдэг. За 50 үед
нейромедиаторууд маань эсэд маш бага хэмжээгээр нийлэгддэг бол цэрэл дамжиж байгаа үед хэмжээгээр нийлэгжээд их хэмжээгээр экзоцитозын замаар гадагшилж идэг байна. Нейромедиаторыг бүтцээр нь бага молекулт нейротрансмиттерүүд, нейропептидүүд, за газ буюу хин трансмиттерүүд гэж ерөнхийд нь ангилан авч үздэг. За бага молекулт нейротрансмиттерүүд дотор ацетил холин, за энэ катехол амины бүлэг гэдэг катехол амины бүлэгт нь дофамин, норепинефрин, эпинефрин, за серотонин, мелатонин гэх мэт моноамины гаралтай нейротрансмиттерүүд хамаарч идэг байна. За харин нейропептидийн гэхээр нөгөө ууралаг бүтцтэй нейротрансмиттерүүд орно. За тухайлх юм бол инсулин, окситоцин гэх мэт дааврууд ордог байхад хин нейротрансмиттер гэхээр гол төлөөлөгч нь нитрик оксид байдаг байна. За нейромедиаторыг ингэж бүтцээр нь ангилахаас гадна тухайн синапсын дараах мембран дээр үүсгэж байгаа потенциалын шин чанараар нь за идэвхжүүлэгч буюу өдөөгч, саатуулагч, за аль альнийх нь шинжийг агуулсан медиаторууд гэж ангилдаг. За өөрөөр идэвхжүүлэгч медиаторуудад нь глутамин, аспартат, нитрик оксид ордог бол саатуулагчд нь глицин, серотонин, дофамин хамаардаг. За харин аль аль шинжийг үзүүлдэхэд нь ацетил холин, норепинефрин ордог байна. За төлөөлөл болгоод ацетил холиныг авч үзье. Ацетил холин маань за нейроны төгсгөл хэсэгт нийлэгдэж байна. За ингээд глюкозоос пируватаас ацетил коэнзим маань холинтой нэгдээд ацетил холиныг нийлэгжүүлэх нэ. За үүсэн ацетил холин маань түрүүн хэлсэнчлэн цэврүүгээр хүрээлэгдээд за тэгээд синапсын өмнөх мембранд тээвэрлэгдэж очино. За ингээд синапсын өмнөх мембранаар экзоцитозын замаар чөлөөлөгдөн. За ингээд чөлөөлөгдсөн ацетил холин маань өөрийн тохирох рецептортойгоо холбогддог. Ацетил холин тохирох рецептор буюу холинор рецептор маань N, M гэдэг хоёр төрлөөдөг. За никотинд мэдрэг буюу N холинор рецептор, мускарин мэдрэг буюу M холинор рецептор гэнэ. За ямар рецептортой холбогдсноос хамаарат хариу үйлдэл нь өөрөөр байна гэсэн. За ингээд нэгэнт үйлчлэгээ үзүүлсэн ацетил холин маань ацетил холин стеразин тусламжтайгаар холин болон ацетат бол задраад за дахин дараагийнхаа мөчлөгт шилждэг байна. За тэгвэл катехол амины төлөөлөл болгоод дофаминыг авч үзье. За дофамин маань моноамины гаралтай гэдэг түрүү ангилал дээр дурдсан. Тэгвэл тирозин амин хүчлээс тирозин гидроксилаза ферментийн тусламжтайгаар нийлэгжээд за тэгээ мөн цэврүүгээр хүрээлэгдэн экзоцитозын замаар гадагшлана. За ингээд гадагшлаад өөрийнхөө рецептортойгоо холбогдож үйл ажиллагаа үзүүлснийхээ дараа илгэнд очоод моноамин оксидаза катехол метил трансфераза ферментүүдийн тусламжтайгаар задарч идэхгүй хэлбэрч хэлждэг байна. За ингээд тохиом молекулуудын талаар товчхондоо авч үзлээ. Тэгэхээр тохиом молекулууд маань түрүүн хэлсэнчлэн тухайн эсээс ялгарсныхаа дараа өөртөө тохирох өвөрмөц рецептортой холбогддог. За рецепторыг бид эсийн гадаргуугийн болон эсийн доторх рецептор гэж хоёр ангилдаг. За эсийн гадаргуугийн рецептор нь ихэнх тохиом молекул нь эсийн мембранаар нэвтэрч чадахгүй. Тийм учраас эсийн гадна байрладаг рецептортой холбогддог бол за нөгөө эсийн мембраныг нэвтрэх боломжтой стероид бүтцтэй тохиом молекулууд нь эсийн мембраныг нэвтрээд бөөмийн мембран дээр юм уу эсвэл эсийн дотоодд байгаа рецепторуудтай харилцан үйлчилдэг байна. За эсийн гадаргуугийн рецепторыг үндсэн 3 бүлэгт хувааж өгдөг. За ионы сувг холбоот рецептор, G ураг холбоот рецептор, энзим холбоот рецептор гэж 3 ангилдаг. Тэгэхээр тохиом молекулууд маань өөрийн өвөрмөц рецептортойгоо холбогдсноор эсийн дотоод мэдээлэл дамжих замуудыг идэвхжүүлдэг байна. За эсийн дотоод мэдээлэл дамжих замын талаар дараагийн лекцэн дээр ярих учраас энэ удаад гадаргуугийн рецепторуудын талаар дэлгэрүүлэн авч үзье. За эхний рецептор буюу ионы сувг рецептор. Тэгэхээр ионы сувг рецептор маань интеграл ураг. Өөрөөр хэлбэл эсийн мембраныг ингээд нэвт сүлбэн байрлаад голдоо сувг үүсгэсэн байдаг. За ингээд өөрийн тохиом молекултай холбогдсноороо ионы сувг маань нээгдээд эсийн дотогшоо ионууд орох эсвэл эсээс гадагшлах процесс явагдана. За ингэснээр эсийн мембраны туйлшрал үүсгээд эсийн дотоод мэдээлэл дамжих процесс идэвхждэг байна. За ионы сувг рецепторыг үндсэндээ 4 хувааж үздэг. За эхнийх нь хүчтэй хамааралт рецептор. За энэ зурган дээр харагдаж байна.
хүчтэй үйлчлснээрээ ионы сувг маань онгоогоод за энэ ионы сувгаар ионууд нэвтэрч гадагшлна гэсэн үг байна. За хоёрдугаарт нь лигант хамааралт рецептор гэж байна. За энэ зурган дээр харагдаж байна. Лигант маань рецептор дээр холбогдоод лигант холбогдсны дараа рецептор маань тохиод амжуулж ионы сувг нээгдэж байгаа гэсэн үг. За гуравдугаарх нь дохио хамааралт ионы сувг гэж байна. За эхний хоёр ангилал маань дохио маань гаднаас үйлчилж ирсэн. Өөрөөр хэлбэл дохио молекул маань эсийн гаднаас үйлчилснээр ионы сувгийг онгойлгож исэн бол 3 дугаар ангилал буюу дохио хамааралт гэдэг нь дохио молекул дотроос үйлчилдэг гэсэн үг. Тэгэхээр эсийн дотор байгаа дохио молекул үйлчлээд ионы сувгийг нээгээд ионууд орж гарах үйл процесс явагдана гэсэн үг. За дөрөвдүгээрт нь суналтаас хамааралт буюу орон зайн бүтцээ өөрчлөснөөрөө ионы сувг нээгддэг байна. За ионы сувг рецепторыг ингэж дөрвөн ангилдаг байна. За дараа нь G ураг холбоот рецептор гэж байгаа. За G ураг холбоот рецепторын бүтцийг та бүхэнд харуулж байна. Үндсэн 3 хэсэгтэй байдаг. За эхний хэсэг нь буюу лигант холбох хэсэг. Энэ нь мембраны гадагшаа харж байрласан хэсэг байна. За хоёрдугаарх нь трансмембраны хэсэг буюу мембраныг нөлт сүлбэн байрласан. За зураг дээр тод ногоон өнгөөр тэмдэглэн харуулсан байна. Тэгвэл G ураг холбоот рецептор маань мембраныг 7 удаа ингээд нэвт сүлбэн байрласан бүтэц үүсгэсэн байдаг. За 3 дахь хэсэг нь бол мембраны дотор талд буюу G урагтай холбогддог хэсэг байна. G урагтай холбоотой рецептор нь за гадны дохио молекултайгаа холбогдоод идэвхгүй байсан байж байгаад идэвчнэ гэсэн үг. За ингээд G ураг холбоот рецептор маань идэвчснийхээ дараа эсийн дотоод мэдээлэл дамжих G урагтай холбогддог. Ингээд G ураг маань цаашаага эсийн дотоод мэдээлэл дамжих замуудыг идэвхжүүлдэг байгаа. За G ураг маань эсийн дотоодод ажиндалла циклаза, эносотол фосфат болон гуанила циклазагийн тогтолцоог идэвхжүүлдэг байгаа. За энэ тухай дараагийн лекцэн дээр хэдүүлээ дэлгэрэнгүй авч үзнэ. G ураг холбоот рецепторыг кодлсон ген бол 800 орчим генд нийлэгддэг юм том хэмжээний генийн бүл байгаа. За үндсэндээ бол энэ генийн бүл яг ABC болон B бусад гэсэн. G урагтай холбоотой рецептор нь эсийн гадаргууд байрлах рецепторынхаа хэсгийн тусламжтайгаар лиганттайгаа холбогдоод идэвхжинэ. За ингэж холбогдож идэвхжсэнийхаа дараа G ургийг идэвхжүүлээд эсийн дотоод мэдээлэл дамжуулдаг байгаа. За G ураг нь эсийн дотоодод ажинила циклаза, эносотол фосфат болон гуанила циклазагийн тогтолцоог идэвхжүүлдэг. За энэ талаар дараагийн лекцэн дээр илүү дэлгэрэнгүй ярилцсанаа. За G ургийг холбоот рецепторыг кодлогч 800 орчим ген гэдэг бөгөөд за эдгээр генуудыг A, B, C болон бусад гэсэн үндсэн 4 бүлэгт хуваадаг байгаа. За 3 дугаар бүлэг нь болохоор энзим холбоот рецептор байгаа. Энзим холбоот рецептор нь өмнөх 2 бүлгээс юугаараа ялгаатай вэ гэхээр рецептороос гадна ферментийн үүрэг гүйцэтгэдэг дэд нэгжүүдийг агуулдаг байгаа. За өөрөөр хэлбэл рецептор маань дохио молекултай холбогдсноороо тухайн энзим холбоот рецепторын ферментийн хэсэг нь идэвхжээд эсийн үйл ажиллагааг зохицуулахад оролцоно гэсэн үг. Энзим холбоот рецепторын үндсэн 3 төрөл байдаг. За тирозин киназы рецептор, гуанила циклазы рецептор болон серин тренэд өвөрмөц киназа рецептор гэж байна. За тус бүрдэнд товчхон авч үзье. За зураг дээр тирозин киназын рецептор харагдаж байна. За тирозин киназын рецептор маань дохио молекултай холбогдсноороо киназын дэд нэгж нь идэвхжин. За ингээд тирозин киназын дэд нэгж нь идэвхжээд өөрийгөө фосфорчлуулна. Өөрөөр хэлбэл автофосфорчлалт явагдана гэсэн. Автофосфорчлалт явагдсанараа эсийн дотоод мэдээ дамжих замуудыг идэвхжүүлдэг. За үүний нэг төлөөлөл болох RAS идэвхжүүлэгч ургийг идэвхжүүлнэ. За ангиснаараа RAS ураг маань идэхгүй хэлбэрт байжгаад КТФ-ийг холбож идэвхжээд эсийн дотоод тохиод амжснараа эсийн хуваагдлын зохицуулахад оролцдог байж байгаа. Тэгэхээр RAS ураг маань эсийн хуваагдлын зохицуулахад оролцдог учраас энэ тохиод амжих зам алдагдсанаас болоод хавдар үүсэх нэг шалтгаан болдог гэж үзэж байгаа. За тэгэхээр хавдар үүсэх шалтгаан буюу хавдартай холбон RAS ургийг судалсан судалгаанууд ихээр хийгдэх болсон байдаг. За RAS ураг нь KRAS, NRAS, HRAS гэсэн хэв шинжүүдтэй байх бөгөөд за энэ хэв шинж буюу изофорин болгоныг хавдруудтай холбон судалсан байдал слайдн дээр харагдаж байна. За хоёр дахь хэлбэр нь гуанила циклазын рецептор байдаг. За энэ рецептор маань эсэд хоёр хэлбэрээр оршдог. Мембрантай бэхлэгдсэн хэлбэр болон уус амтгай хэлбэрээр
холбогдсон оршдог. За мембрантай бэхлэгдсэн хэсэг зураг дээр ихний хэсэгт харагдаж байна. За энэ нь нөгөө тохио молекул буюу пептид лигандтайгаа холбогдсноороо эсийн дотоод байрлах циклазагийн домен идэвхжинэ. За ингээд идэвхжсэн циклазагийн домен нь гуанилил циклазын эсийн дотоод мэдээлэл дамжих замыг идэвхжүүлдэг. За харин уусамтгай хэлбэр нь бол эсийн дотоодод байрлаж байгаа мөн ялгаагүй рецепторын хэсэг нь тохио молекултойгоо холбогдсон эсийн дотоод мэдээ дамжуулах гуанилил циклазагийн замыг идэвхжүүлдэг байна. За гуанилил циклазагийн рецептор буюу түүгээр дамжин тохио дамжих механизм алдагдсанараа Паркинсоны эмгэг үүсэх нэг шалтгаан болдог байна. За 3 дахь хэлбэр буюу серин трианин дөгөрмөц киназа рецептор байж байгаа. За серин трианин дөгөрмөц киназа рецептор маань тохио молекултай холбогдсноороо димерждэг. За ингэж димержээд ферментийн хэсэг нь идэвхжээд фосфорчлалт үүсгэнэ. За ингэж фосфорчлуулснаар SMAT гэдэг уургийг идэвхжүүлдэг. За SMAT 2, 3 болон 4 гэдэг уургууд нь комплекс үүсгээд транскрипцийн хүчин зүйл болж генийн транскрипцийг идэвхжүүлснээрээ эсийн хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг. За серин трианин дөгөрмөц киназ рецептор дээр кодлсон ген дээр мутац үүсэх тэрүүгээр дамжиж эсийн дотоод тохио дамжих замууд маань саацснараа Альцгеймерийн өвчний нэг томоохон шалтгаан болж байна гэж үздэг байна. За ингээд бүгдээрээ эсийн харилцан үүрс гэдэг лекцийг сонсож дуусглаа. Тэгээ та бүхэн слайдн дээр харагдаж байгаа сурах бичиг бол их сурвалжуудыг ашиглан өөрсдийн мэдлэгээ уламт хийлээд дадлагтаа хүрэлцэн ирээрэй. За анхаарал хандуулсанд баярлалаа.